Төрийн ордонд тогтвортой хөгжил ерөнхий боловсрол сэдвт зөвлөгөөний 2 дахь хэсэг болж хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагын тухай зөвлөлдлөө. За үүнтэй холбоотойгоор энэ үеэр Монгол хүүхдийн хөгжилд хийсэн цогц судалгааг боловсролын хүрээлэнгээс анх удаа танилцуулсан нь анхаарал татж байсан юм а. Судалгаагаар 6-аас 17 настай Монгол хүүхдийн тань мэдгүн хөгжил хэл ярианы хөгжлөөсөө сул анхаарал төвлөрөл бүх насанд тааруу гэж гарчээ. Энэ нь хүүхдийн ажигч чанар, мэдээллийг тогтоох чадвар, сэтгэхүйн чадварт мөн сөргөөр нөлөөлж байгаа нь тогтогджээ. Тэгэхээр энэтэй холбоотой бид нар яг хүүхдийн хөгжил, Монгол хүүхдийн хөгжлийн онцлог тулгуурласан сургалтын бодлогыг яаж одоо боловсруулах вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэхээр юун түрүүнд холбогдож орж ирэх нь сургалтын хөтөлбөр сургагчиг. Хүүхдүүдийн нийгэмших чадвар мөн харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь хүүхдийн сурах чадвар хүмүүжилд шууд нөлөөлдөг байна. 6-аас 10 насны хүүхдүүдийн нийгэмшил эерэг байгаа бол 11-ээс дээш насныхан асуудалтай. За түүн дотроо 11-ээс 14 насны хүүхэд сэтгэл санааны хувьд тогтворгүй болох хандлагатай, зан төлөвөө удирдан чиглүүлэх чадвар нь сул, нийтийн дунд бие авч явах чадвар тааруу, эцэг эхтэйгээ дотн ус харилцдаг нь харагджээ. За харин 13-аас 14 наснаас айдастай зан төлөв ажиглагдж байгаа бол 15 наснаас хүүхэд нийгмийн аливаа сөрөг нөлөөнд амархан автаж болзошгүй байгаа нь судалгаагаар нотлогджээ. Үүнээс гадна нийгмийн олон хүчин зүйл хүүхдийн зан төлөв сурах үйлд нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна. Гэртээ олуулан амьдардаг хүүхдүүдийн дасан зохицох чадвар нь сайн ч юм уу. Аль болохоор эрт унтдаг хүүхдүүдийн одоо тань мэдгүн чадрууд нь сайн байж тал эрт унтдаг хүүхдүүдийн нийгэмшлийн зарим чадрууд нь бас нэг тийм их оройтч унтдаг хүүхдүүдтэйгээ харьцуулахад сул ч юм уу. Монгол хүүхдийн бие бэлтрийн хөгжил тэр дундаа авхайлт самбаа, тэсвэр, уян хатан чанар сул гэдгийг судалгаа мөн харуулжээ. Бие бэлтрийн хөгжилд 11-ээс 14 нас ихээхэн чухал үе гэдэг нь судалгаанаас харагдаж байгаа учраас биеийн тамирын сургалтын бодлогодч үүнийг үндэслэж авч үзэх шаардлага тулгарч байна. За энэ мэт хүчин зүйлүүдийг боловсролын эрх зүйн орчинд тусгахаар энэ салбарынхан хэлэлцэж байна. Баярмаа Батбаяр мэдээллээ.